Баярлалаа. Яг бид нар нэг уг үндсэл ойлгохгүй л яваад байгаа юм л да. Тэтгэврийн хэмжээ нь өөрөө өндөр байсан бол тэтгэврийн зээл авах гээд яваад ах нэг ч хүн байхгүй байхгүй. Тэгэхээр тэтгэврийнхаа хэмжээг бид нар яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ нэгдүгээр асуудал дээр аль аль талдаа бид нар бодмоор байгаа юм. Нэгдүгээр асуудал нь. Ер нь бол яг өнөөдөр байгаа ахмадууд маань яг өөрсдөө тижих гээд балраад байгаа байхгүй шүү дээ. Нэг талдаа орлого нь өрөхгүй байгаа. Энд чинь ач хучаас ахуулаад Монгол улсын ирээдүйн иргэдийг бэлдэж байгаа юм л хүмүүс. Энэ талыг нь бид нар бас аягуулсан бодох хэрэгтэй байгаад байгаа маа. Нэг талдаа. Монгол банк арилжааны банкудад нөлөөлдөгөө л гээл одоо олон дахин л яриад нэг сайхан жижигрээ хөвгтэй л байгаа. Яг үнэн. Тэрэн дээр бол би санал ихтэй байна. Хуйлаараач тээ. Гэхдээ Монгол банк арилжааны банкудад тусгай зөвшөөрлийг олгож байгаа шүү дээ. Бүх хяналт шалгалт, бүх хяналтыг танайгаа өөрөө тавьж байгаа. Тэгэхээр нөлөөлөхгүй байна гэж хөндлөнгөөс оролцохгүй байна гэж хэлээд авах бас нөгөө талдаа өрөөсгөл шүү. Ард түмний дунд за ялангуяа улсын хурлын гишүүд та бүхнийг бас хардас хэрдээд танах нөлөөлөд байна гэдэг мэдээлэл хэлээд байна гэдэг маань арилжааны банкудаас улсын хурлын гишүүдээр Монгол банк биднийг хөдлөхгүй байна гэдэг мессеж ирээд байгаа байхгүй. Тийм учраас энэ асуудлыг дахин хөндөд байгаа шүү гэдгийг би хэлэх гэж байна. Их тайван ерөнхийлөгч маань яг зүгээр би урд нь ч бас хэлжсэн та хэд маань их л одоо нөгөө өөрсдөө тэтгэврт гарахгүй юм шиг нэг талдаа нөгөө талдаа өнөөдөр авж байгаа цалинжаа хангалттай төвшөнд байгаа учраас энэ маа эдэ ахмадуудын асуудлыг ойлгохгүй байгаад байгаа юм л та. Тэгээ энд ингэ бичсэн маа. Эрсдлийн жин зээлийн хүүд том нөлөөгүй гэж. Том нөлөө гэж юу юм? Нэгэ тайлбарлаад өгөөч. Яг тоогоор. Жижиг нөлөө гэж юу юм? Нөлөөлж байгаа нь бол тодорхой юм байна. Танаа ерөнхийлөгчийн бичиж явуулснаар. Тэгэхээр том нөлөөгүй гэж үзээд байгаа юм. Тэгэхээр жижиг нөлөөтэй юм байна. Эсвэл дунд зэргийн нөлөөтэй юм байна. Энийг тоогоор хэлээд өгөөч гэдгийг хүсэж байгаа. Хоёрдугаар асуулт нь тэтгэврийн зээлтэй холбоотой гарсан өмнөх шийдвэрийг нэр бүхий улс төрчид хөндлөнгөөс оролцож цуслуулсан явдал нь төв банкны хараад бус байдалд улс төрөөс халдаж шийдвэрийг цуслуулсан анхны тохиолдол болсон төдийгүй тухайн нөхцөл байдлыг дордуулсан харамсалтай явдал болсон. Улсын хурлын гишүүд саналаа тавьсан шүү дээ. Цусласан процесс нь танах өөрөө бодлогын зөвлөл өөрсдөө хуралдаал цусласан шүү дээ. Тэг яах гэж ойрхон танах өөрсдөө хуралдаж ийм бодлогын шийдвэртээ нөлөөлөд идэв. Улсын хурлын гишүүд болон ард түмэн та бүхэнд үг хэлэх хэрэгтэй. Нөлөөлөх хэрэггүй гэж болно. Тэгээ өнөөдрийн энэ хурал маань өргөдлийн байнгын ороо бас 1 минут сунгаад авчих бодлого. За тийм сунгая. Өргөдлийн байнгын хороо өргөдөл ирсэн учраас авч хэлцэж байгаа. Одоо өнөөдрийн энэ асуудал бас нөлөөлж байгаад орох уу? Инхтэй ерөнхийлөгч. Танаа ерөнхийлөгчийг сүүдрийн чараагүй олон сар болж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ хуралдаан бас нөлөөлж байгаад орох уу гэдгийг би танаас асууж байгаа. Арилжааны банкны төлөөллүүд байна. Ахмадуудад ерөөсөө зээл олохгүй байна та нар. Ямар хүндэслэл суур шалтгаантайгаар зээл олгохгүй юм бэ гэдгийг би асуух гэж байгаа. За Эрдэнэт гишүүнээс би асуух гэж байгаа. Асуудал тавьсан гишүү учраас. Энэ их усүр дээр танд яг шийдэл байгаа мó? Бид нар ингээл Монгол банкыг шахаал байдаг, сангийн яамыг шахаал байдаг, засгийн газрыг шахаал байдаг. Яг улсын хурлын гишүүд тодорхой хэмжээнд шүүмжилж болж байна. Гэхдээ бид нар их усүр дээр шийдэл байгаа юу гэдгээ бас олоод тодорхой холбогдох төрийн захиргааны байгууллагуудтайгаа яриад шаардлагатай тохиолдолд засгийн газартай яриад энэ асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байх ёстой. Тэрнээс биш улсын хурлын гишүүд гэдэг бол зөвхөн шүүмжлээ суугаад байдаг бол хүмүүс биш ээ. Нөгөө талдаа зээлийн хүүг бууруулах, тэтгэврийн зээлийн хязгаарыг байхгүй болгох тухай асуудал өндөд байгаа. Энэ дээр за эхлээд Монгол банкнаас Монгол банкны дэд ерөнхийлөгчийн тавин эндрийн микрофоноос. За Батэрдэн гишүүний асуултад хариулъя. Монгол банкны ерөнхийлөгчөөс улсын хурлын гишүүн Эрдэнэтэд асуулгын хариу явуулахад эрсдлийн жин хүнд том нөлөөгүй гэж тайлбар явуулсан байгаа. Тухайлбал одоо эрсдлийн жин одоо байгаагаас нь 51%-аар бууруулахад сарын хүү 0.4% буюу жилийн дүнгээр бол 0.5%-аар хүү буурч байгаа. Бид бүхэн бол эрсдлийн жингээр бууруулад явсан тохиолдолд одоо байгаа зээлийн дундаж хүү 17.6-аас 17.1% болж буурахаар тийм тооцоол гарч байгаа. За арилжааны банкн дээр урд нь бол жишээлбэл 2000
18 оны үед бол арилжааны банкн дээр бол нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуд бол хамтраад гэрээ байгуулад явж исэн. Тухайн үед бол 12%-аар 10.6-аас 11% хүүтэй бол их усрыг байршуулж исэн байгаа даа. Тухайн үед нийгмийн даатгалын ерөнхий газар. Тэр үед бол арилжааны банкуд гэр бүл нийгмийн хамгааллын яамны хамтарсан одоо гэрээний дагуу тухайн үеийн бол тэтгэврийн зээлийн 12% таа бол олгоо явж исэн байгаа даа. Тэгэхээр одоо байгаа тэтгэврийн зээлийн их усртэй холбоотой нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 15% байршиж байгаа учраас бол зээлийн өндөр бол ийм эффекттэй байгаа даа. За гишүүний дараагийн асуултанд хариулахад бол улсын хурлын гишүүд иргэд олон нийтээс ирсэн одоо альфа мэдээллийг Төв банкнд дамжуулах үүрэгт эрэхтэй. Тэгээд энэ дээр бол улсын хурлын өнөөдрийн өргөдлийн байнгын хорооны энэ хуралдаан нь бол мэдээж Төв банкны бодлого үйл ажиллагааг бол олон нийтэд хүргэх энэ чиглэлийн мэдээллийг бол олон нийтэд одоо үнэн зөв байдлаар нь хүргэх нөхцөл байдлыг бол тодруулах тийм зорилготой хурал байгаа учраас энэ бол Төв банкны одоо хараат ус үйл ажиллагаанд бол хөндлөнгөөс нөлөөлөхгүй байгаад байгаа. Ер нь бол тантай санал нэг байгаа. Төв банкны зүгээс бол арилжааны банкн дээр бол бид бүхэн тусгай зөвшөөрөл олгоо явдаг. Энэ хүрээндээ бол бид бүхэн Төв банкыг аль болохоор Төв банкны зүгээс арилжааны банкуд дээр энэ иргэдээс тавиад байгаа шаардлагыг бол нийцүүлж бодож үзэж энэ зээлийн бодлого бол уян хатан байх талаар бол чиглэл хургуулдаг. Ер нь бол одоогийн байдлаар Төв банкнаас энэ 24 сар 36 сартай холбоотой бүх зохицуултууд бол бүгдийг цуцлсан байгаа даа. Арилжааны банкудад бол 36 сараар бол зээл болох эрх нь бол нээлттэй байгаа даа. Нээлттэй. Гэхдээ бол бодит амьдрал дээр бас их усрын дутагдал байгаа даа. Арилжааны банкнд энэ хэмжээний мөнгийг буцаагаад олгох тийм их усрын дутагдaltaй их усрын зардал өндөр байгаа даа учраас бас эрсдлээр тооцож байгаа. Бид бүхний зүгээс бол мэдээж энэ зааварлах нөөцтэй холбоотой, эрсдлийн жинтэй холбоотой бол зохицуултыг бол макро зохистой бодлогын хүрээнд бол зохицуулаад бол явах боломжтой. Би тэгээ түрүүн хэлсэн 0.5 орчим хувийн хүүгийн бол дэмжлэг бол эрсдлийн жинг бууруулаад явсан тохиолдолд бол гарах юм байна гэж бол үзэж байгаа. Ер нь бол суур нөхцөл байдлын хувьд бол бодлого инфляц буураад бодлогын хүү 12% та байгаа нь энэ буураад нэг 10 дээр юм уу 9 дээр ирсэн тохиолдолд бол зээлийн хүү бол дагаад буурах юм зохицуулттай байгаад байгаа. Тэгэд арилжааны банкуудын хувьд энэ яг тэтгэврийн зээлийн зээл олголттой холбоотой асуудлуудад дэлгэрэнгүй хариулж хаан банк төрийн банк. За арилжааны банкуд хариуллаарай. Одоо Монгол банкны юугаарч бол 36 сар мар гэж 24 сар мар хязгаарсан юм бол байхгүй гэдэг шүү дээ. За энэ дээр нэрээ хэлээд Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Нэг. За хаан банкнаас инх ирээдүй асуултанд хариулъя. Тэгэхээр яг бидний зүгээс 12-оос 18 сар дээр олгож байгаа. Тэгээд зээлийн хүү маань 16.8 дээрээс эхэлж байгаа. Тэгээд түрүүн ярьж байгаа зүйл нь болохоор бид нар дээр их усүр бол байдаггүй. Хаан банкны зүгээс нийт татан төлрүүлж байгаа хөрөнгөний 12 сар дээрээс байгаа хугацаатай хадгаламж ингээд 12.6% дээр дунджаар. Тэгээд тэрнээс дээшээ одоо иргэдийн хадгаламжийг татан төлрүүлээд эргээд бид нар дээр нэгэнт их усрын одоо асуудлыг шийдэж өгөө учраас хүнээс татан төлрүүлсэн их усрыг буцаагаад тэтгэврийн зээл болгоод гаргаж байгаа. Тэгэхээр бид нар дээр одоогийн байдлаар нэг 1.5 их 80-ийн тэтгэврийн зээлийн багц байдаг. Энэ болохоор манай нийт хаан банкн дээр байгаа зээлийн багцын 9.8% байдгийн. Тэгэхээр ер нь тэтгэврийн зээл бол хаан банкн дээр нэг 10% арай хүрэхгүй зээлийн багцыг эзэлж яадаг гэсэн үг. Тэгээд энэ дотроо бид нар хамгийн бага зээлийн хүүг одоо тэр 16.8 дээр буй тавьсан байгаа. Яг тэр өөрөөр хэлбэл түрүүн хэлснээр Микрофон нэмж өгье. Гүйцээж хариулъя. Тэгэхээр яг бидний зүгээс түрүүн хэлсэн хэрвээ чөлөөт үлдэгдэл байгаад их усрын зардлыг шийдээд өгөх юм бол арилжааны банкнуудын зүгээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах дээр бүрэн нээлттэй байна гэсэн хариултаа өгсөн байгаа. Эсвэл хүүгийн татаасыг тусгаад өгөх юм бол бидний зүгээс үүн дээр хамтраад ажиллахад бүрэн нээлттэй байна гэсэн албан тоотой ус хариугаар би хүргүүлсэн байгаа. Тэр энэ асуудлуудыг шийдээд өгөх дээр бол хамтран ажиллахад бүрэн нээлттэй байгаа. Ганцхан бусдаас татан дөрүүлсэн хөрөнгө өөрийн гэсэн өртөгтэй тэдгээр дээр бид нар үйл ажиллагааны зардлыг нэмээд эрсдлийн 1.1% одоо ингээд эрсдэл нь бага учраас бид нар энэ дээр бол хамгийн бага хүүтэй зээл ингэж олгож чадж байгаадаа үзээд байна. Тэгэхээр бидэрт бол их усүр байхгүй байгаа л сул тал байгаа. За тэгэхээр яг бид нар одоо хаан банкны зээлийн нийт багц нэг 15 их 80 байдгийн. Тэрний
нэг 9.8% буюу тэтгэврийн зээл үүдэг гэсэн үг. 10% арай өрх өөрөөр 1.5 их 80. Тэгэхээр бидний нийт зээл олгож байгаа хүмүүсийн 60. За Сүхбаатарын Эрдэнэт гişүү хариулъя. За их усрын хувьд бол банкуд бол маш тодорхой саналууд хэлсэн байж байгаа. Заавал байлах нөөцийн хэмжээг жоохон бууруулчаач. Их уср гаргаж өгөөч. Заавал байлах нөөц бол одоо Монгол банк нийт банкуудын байгаа активын багагүй хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл бусдаас татаж авсан, хүүтэй татаж авсан их усрыг ямар ч хүүгүүгээр одоо активийнх нь одоо хэдэн хувь байна те. Тэр хэмжээг нь жоохон багасгачих юм бол тэр их усрөөрөө зээл олгочихё. Тэгэхээр хүү буурна. За нөгөө талаараа бас хугацааны хувьд уян хатан болох боломж байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол одоо Монгол банкны яг өөрийнх нь арилжааны банкудад оролцож энэ зээлийн хүү болон хугацаанд нөлөөлөх боломж нь байхгүй юу. Тэгэхээр манай Монгол банк болохоор арилжааны банкуд нөлөөлөхгүй шууд хэлээд байгаа боловч нөгөө талаараа бодлогынхаа хэрэгслээр одоо нөлөөлөх бүрэн эрх нь бол байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хэрэгжүүлээч гэдэг би саналыг тавиад байгаа. Батүлзийн Батэрдэн гişүү тодруулъя. Их тавь ерөнхийлөгч та том нөлөө багхгүй л гэдэг шүү дээ. 0.5% бол тийм том нөлөө биш гэж үзээд байна. Гэтэл 18%-аас таны хэлснээр 17.5% болоход жилийн нэг ахмадад үлдчихэж байгаа мөнгө 60,000 төгрөг гэхгүй. Тэгээ ахмадад бол энэ жижиг нөлөө бол биш гэхгүй. Та том нөлөө биш гэж үзээд эрсдэлгүй гэж үзэж байгаа бол тэгэл эрсдлийн жингийн 50% бууруулаад өгчихгүй. Тэ? Монгол улсад хамгийн ашигтай ажиллаж байгаа салбар бол банк шүү. Жишээ нь банкны дарга нараа. Та бүхний зээл хүү за сүүлдээ бол зарим тохиолдолд бүр мүлжлэгийн хэмжээнд очиж байгаа шүү. Маш өндөр байгаа шүү. Тэрэн дээр арилжааны банкуд тодорхой хэмжээний ахиц гарах түвшинд цөөхий даахмад байхгүй чаас. Та хэд өөрсдөө мэдж байгаа шүү. Энэ дээрээ За Эндрийн микрофон. За Батэрдэн гишүүний асуултад нэмэлтээр тайлбар өгье. Эрдэнэт гишүүн бас түрүүлсэн заавал байлах нөөцийн хэмжээ бол одоо 13% байгаад байгаа. Заавал байлах нөөцийн хэмжээг бол Төв банкны зүгээс бол бүх арилжааны банкудад тухайн банкны өөрийн нэгдсэн одоо их усүр татсан хэмжээнээс бол тооцож олгодгоо. Хэрвээ бид хэд бол энэ дээр заавал байлах нөөцийн хэмжээг инфляцтай уялдуулаад зах зээлийн нөхцөл байдалтай хамааруулаад бол тогтоодог. Заавал байлах нөөцийн хэмжээг бууруулснаар бол чөлөөт их усүр бол арилжааны банкн дээр бол тодорхой хэмжээгээр бол нэмэгдэнэ. За заавал байлах нөөцийн хэмжээг бууруулахад бол бас маш олон нөхцөл байдал бол тооцдог бид тэтгэврийн зээлтэй холбоотой зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний заавал байлах их байлах нөөцийг их усрыг бол хасаж нөөц нь одоо юу гэдэг хасаж одоо тооцсон тохиолдолд бол нэг ойролцоогоор 36 Микрофон нэмэлтээр 1 минут өгье. 36 орчим тэрбум төгрөгийн бол нэмэлтээр бол их усрыг гарах бол боломжтой байгаа даа. Тэгэхээр бол энэ дээр бол заавал байлах нөөцийн хэмжээнд дээр бол бид хүн бол зохицуулт хийгээд явах бол боломжтой байгаа. Тэгэхдээ түрүүн хэлсэн бас энэ маань өөрөө бас бүр томоохон хэмжээний бол өөрчлөлтөн дээр бол бас харьцангуй нөлөө багтай. Хамгийн гол одоо зөвлөл банк арилжааны банкн дээр их усүр дээр нь өмнө нь одоо олгож ирсэн тэр 10-аас 11-ээс 12% их ус хүүтэй их усүр байршуулад явсан тохиолдолд хүү бол 12 болоод буурах тийм бол боломжтой байна. Одоохоо эндээс тодруулчих. Юу сая хариултандаа хэдэн хувиар бууруулах юм бол зээлийн тэр одоо жишээ нь дунджаар банкудад 9.8 10% нь зээлийн багцынх нь тэр хувь нь хамтын зээл биш үү те. Тэгээ энэ хэмжээгээр бууруулахад 36 тэрбум л гарна гэсэн үг. Тэр энэ тоог дахиад нэг тодруулаа хэлээд гэж тоо их сонин өөр сонсогдоод байна. За Эндрийн микрофон инх тайван Монгол банкны дэдийн өргөлөгч. Одоо байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцвүүц хэмжээний их усрыг заавал байлах их нөхцөөс ингээ хасчаар нийт 302 тэрбум. 302 тэрбумыг хасахаар 302 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний их усүр тэтгэврийн зээлэнд бол одоо юу гэдгийг гарах боломжтой болж үлдэнэ гэсэн үг.
За энэ дээр хин ч байж болно шүү. Арилжааны банкуд жоо хэд хэдэн банкуд байна шүү дээ. Төрийн банк, Голомт, Хаан банк хамгийн их тэтгэвэр Төрийн банкс хариулъя. Энд дэрт нэрээ хэлээд хариулт. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Төрийн банк хууль эрх зүйн хариуцсан зөвхөл амарснаа. За Төрийн банк өнөөдөр бол тэтгэврийн зээлийг хэвий олгоод явж байгаа. За 24 сар хүртэл бол олголтууд Төрийн банкны бүх нэгжтэр болон захимаар олголт хийгээд явж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол нийт Төрийн банкн дээр 58533 тэтгэвэр авагчийн зээл, за зээлийн багцын дүн нь бол 307.3 тэрбумын зээлийн багц бол Төрийн банкн дээр байгаа. Захимаар болон нийтдээ тэтгэврийн зээлдэгчийн тоо бол 58533 зээлдэгч байна. За тэтгэврийн зээлийн дүн нь 307 тэрбум 384 сая төгрөгийн зээлийн багцын ийм үлдэгдэлтэй байгаа. За тэгээ Төрийн банкны хувьд бол 300 тэрбумын үлдэгдэлтэй байгаа мó? Багц нь үлдэгдэл нь. Тэгэхээр чи сая Монгол банкны хилээдсэн 320 хэдэн тэрбумын үлдэгдэл гэдэг чи баг ихэнх нь танах дээр байгаа мó? За нэмэлтээр бүх тэр түрүүний асуултанд илүү дэлгэрэнгүй хариулах. Микрофоныг хангалттай өгөөтгөч. Эндрийн яг нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн 19.8% нь бол Төрийн банкн дээр байгаа гэсэн үг. 19.8%. За яг тэтгэврийн зээлдэгчийн тоогоор бол 58533 тэтгэвэр авахчийн зээл байгаа. За зээлийн дүн нь 307 тэрбум 384 төгрөгийн тэтгэврийн зээлийн багцын үлдэгдэл яг өнөөдрийн байдлаар байгаа. За Төрийн банкны тухайд бол Улаанбаатар хотын 81-ж, за Орон нутагт 21 аймаг 330 сумынхаа хүрээнд бол яг бүх нэгжтэр тэтгэврийн зээлийг хүсэлтийг бол хэвийн түвшинд шийдээд явж байгаа. За хугацааны хувьд бол 24 сар хүртэл шийдэж байгаа. Банкны нэгжир болон цахимаар гэсэн ийм хоёр байдлаар ерөнхийдөө хүсэлтийг шийдээд явж байгаа. За хүний хувьд бол 18-аас 20.4% хүртэл хүүтэйгээр банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд нийт зарласан яг энэ хүүгээ мөрдөөд явж байгаа. Ер нь бол тэтгэврийн зээл болголт төр Төрийн банкны хувьд бас аль болох уяатан бодлоготойгоор хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За зөвхөн Төрийн банкны хэмжээнд бол нийт тэтгэвэр авагчдын 20% нь энэ банкнаас авд юм байна тий. Зээлийн багцаас нь харахад Хаан банкнаас хамгийн их тэтгэвэр авч таарч. За Батэрдэн гишүүн дахиад тодруулъя. За баярлалаа. Монгол банк маань нөгөө нэг бид нар ч одоо уулзсаар бас орчичтэй. Тэгээд нөгөө хариултаа л хэлсээр бид нарыг одоо хуйлаа уншдаггүй гэж боддог юм шиг. Та бүхэн бас тодорхой хэмжээний бодлого гаргах бүр эрхтэй шүү дээ. Тэр бодлогынхаа хүрээнд ямар боломжууд байна гэдэг шийдлийг уул нь иймэрхүү хурал дээр сонсомоор байгаа байхгүй юу? Тэрнээс ч танаа банк руу дайраад байгаа юм ерөөсөө байхгүй. Тэрийг нэг сонсомоор байна. Хоёрдугаар Төрийн банк 24 сар хүртэл гэж чинь жилийн 18-аас 20.4% нь бусад банкуд маань яг хэдэн сарын хугацаатай байна. Хэрвээ бусад бүх банк 24 сар хүртэл хугацаатай гэж үзэж байгаа бол та бүхэн картел хийж байна. Хоорондоо хилцэн тохирч хилцэн тохирох хэлбэрээр тэтгэврийн хязгаар, тэтгэврийн зээлийн хязгаарыг тогтоож гин гэсэн үг. Энэ бол монополи эсрэг газар та бүхнийг шалгах бүрэн үндслэл болно. Хоёрдугаарт зээлийн хүү 18-аас 20.4% Төрийн банктай, бусад банк хэд байна? За бүх арилжааны банкнуудын төлөөл гараад хэдэн сараар яаж ямар нөхцөлд олгож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байна тийм үү гэж асуулаа гэж ойлголоо. Батэрдэн арга. Тэрнээс өмнө Монгол банк тодруулах хариулт. Эндрийн микрофон. Батэрдэн гишүүний асуултанд нэмэлт тодруулъя. Бодлогын шийдэл гэдэг чинь Төв банкны зүгээс бол зохицуултын шийдлүүдээ бол гаргаж байгаа. Зохицуултын шийдлүүд. Түүнээс биш Төв банкнаас арилжааны банкнд их усүр бол
олгож энэ зээлийн үйл ажиллагааг бол шийдвэрлэдэг тийм одоо юу гэдэг нь хууль эрх зүйн орчин бол боломж байхгүй. Тэгэхээр их усүр дээр нь бид бүхэн ямар боломж байна гэхээр их усүр тал маань нөгөө талдаа бол нийгмийн даатгалын ерөнхий газраас тавьж байгаа үлдэгдэл арилжааны банкн дээр. Өмнөх 18-аас 20 оны үед бол нийгмийн даатгалын ерөнхий газраас үлдэгдлээ банкуд дээр байршуулад тухайн үлдэгдэл нь 11-ээс 10-аас 11.6% хүүтэй байршаад 12% зээл гаргадаг байсан. Одоо энэ үлдэгдэл маань 15% байршаад байгаа. Тийм учраас 16% зээл гаргадаг. Нэгт нь хоёрт нь бид бүхэн заавал ойлгох нөөцтэй холбоотой эрсдлэр жигнэсэн хувиа бас бууруулад явлаа гэхэд хүүний хувьд бол та түрүүн хэллээ нэг 0.5 хүү бол зээлийн хүн дээрээс нь хасагдах юм байна. Их усрын хувьд бол нийтдээ 300 орчим төгрөг төгрөг зээлийн хэмжээ бол нэмэгдэх юм байна гэж. Тэгэхээр энэ дээр бол Төв банк бол зохицуултын арга хэмжээ гэдэг бол хийгээ явж болно. Ерөнхийдөө Төв банкны зүйлс өөрсдийн зүгээс авч байгаа бүх хязгаарлалтуудыг бол тэтгэврийн зээл дээр цуцалсан байгаа. Арилжааны банк дээр. Арилжааны банкнуудын хувьд энэ 24 сарыг 36 сараар болгохгүй байна гэдэг дээр бол улсын хурлын гишүүд маань Төв банкнаас энэ дээр 24-өө заавал 36-аар олгооч гэдэг алдлагын арга хэмжээг арилжааны банкудаар аваач гэж хүсэж байгаа шиг. Энэ маань бол хуулиар бол бас хоройтой. Арилжааны банк маань өөрөө хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бусдад зээлдүүлж байгаа. Тэгэхэд энэ хүнд тэдэр та зээл олгооч гэж арилжааны банкыг бид хүмүүс тулгах тийм боломж бол хязгаарлагдав. Тэгээд Төв банкны зүгээс бол зохицуултынхаа хүрээнд тавигдж байгаа шаардлагуудаас сулруулал явж байгаа. Тэтгэврийн зээлтэй холбоотой бүхэл шаардлагыг бол зээлийн үр орлогын харьцааг нь байхгүй болгосон, хугацааг нь байхгүй болгосон. Бид бүхний хувьд бол одоо ингээд авч байгаа бодлогын арга хэмжээнд бол аваад бол хэрэгжүүлээд явж байгаа. Одоо хамгийн сүүлийн арга хэмжээ нь бол тэр заавал ойлгох нөөцтэй холбоотой арга хэмжээ. Заавал ойлгох нөөцтэй холбоотой арга хэмжээ чинь нийт арилжааны банкны өөр системийн эрүүл мэндэд бас нөлөөлнө. Тэгэхээр бид энэ дээр бол болгоомжтой хандж байгаа. Ер нь бол тантай санал нэг байгаа. Нөхцөл байдлыг бид бүхэн шийдвэрлэх ёстой. Заавал ойлгох нөөцийн хэмжээнд дээр бид бүхэн бас эргэж харахаар бол төлөвлөж байна. За арилжааны банкуд Бат Эрдэнэ гишүүн хэлж байгаа зөв шүү. Ер нь Монгол банк уг нь бол хараа тусаар мэрэгжлийн ажиллах ёстой хуулиарч тийм. Гэхдээ яг үндэ тэгэл бодлогын зүйл, хяналтын зүйл улс төрчид ороод тэн дээр нь бужигнуулдаг юм ч гэсэн байгаа шүү дээ. Тэрээс улс төрчнөр өөрсдөө анхаарах хэрэгтэй шүү дээ. Санал нэг байна. За, арилжааны банкуд. За та бүхэнд өдрийн мэнд голом танктын төлөөлөл зээлийн бодлого эцсийн лав гисрэн. За манай банк бол 1.4-ээс эхлээд тэтгэврийн зээлийг олгож байгаа. Нийтдээ 246 тэрбум төгрөгийн багц байна. 18 хүртэлх сараар олгож байгаа. Яг өндөр наснуудын хэрэгцээт үе буюу цагаан сарын үеэр бол цагаан сар болон наадмын үеэр бол бид нэр 7 сард 24 сараар олгосон. Тэгээд нийт зээлийн багц бол огцом өсөж ирсэн. Их усүрийн зардал өндөр байгаа учраас бид нэг бол хүүгээ өсгөх шаардлага үүссэн учраас 18 сараар хязгаарлаад байгаа. Хүү бол одоо 1.4-оор буюу хамгийн багаар тогтоод явж байгаа. Нэмэлтээр бол хязгаарлаж байгаа нэмэлт шалгуур өдр бол байхгүй. 23 онтой харьцуулахад бол зээлийн багц 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. За хаан банк ямар хэмжээ хугацаа За дүгрийн хэрэглэгч асуулт асууя.